Италийн зурагт хэмжээ тавих хичээлийн хичээл номер 2 эхэлж байна. Энэхүү хичээлээрээ хэмжээний баазын талаар үзнэ. Хэмжээний бааз. Деталь түүний элементүүдийн механизм дахь байрлал эсвэл боловсруулалтын үеийн байрлалыг харьцуулан тодорхойлж байгаа цэг, шугам, гадаргуу, тэдгээрийн хослолыг хэмжээний бааз гэнэ. За дараах зургийг ажиглая. 20 гэдэг хэмжээ эхэлсэн, 120 гэдэг хэмжээ эхэлсэн энэ хязгаарын шугамыг хэмжээний бааз гэдэг юм. Хэмжээний баазыг юунд ашигладаг вэ? Аль нэг гадаргуугийн байрлалыг наривчлан тодорхойлох үед хэмжээний баазыг ашигладаг. Хэмжээний баазыг зориултаар нь хийцийн, технологийн, хэмжилтийн, угсралтын гэж ангилнаа. Хийцийн бааз. Зохион бүтээлтийн үүднээс угсраа идэлгүүн дэх деталь түүний элементийн байрлалыг харьцуулан тодорхойлж байгаа цэг шулуун гадаргуу юм аа. Тухайн деталийн байрлалыг хийцийн үндсэн баазаас, түүнд холбогдох деталийн байрлалыг хийцийн туслах баазаас тооцож тавина. За технологийн бааз. Деталийг хийх үед түүний боловсруулагдж байгаа гадаргуугийн байрлалыг харьцуулан тодорхойлж байгаа цэг шулуун гадаргуу юм аа. За дараах зургийг ажиглаарай хүүхдүүдээ. Дараах зурагт деталийг хийх үеийн явцыг харуулсан байна. Хэмжилтийн бааз. Деталийг хийх болон бэлэн деталийг хэмжихэд хэмжээний их болж байгаа цэг шулуун гадаргуу юм аа. За дараагийн хичээлээр хэмжээг хэдэн янзаар тавьдаг аргуудын талаар үзээрэй хүүхдүүдээ.